Эс аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвчээ зөө. Ам дамжсан яриа. Хараал хариулаад хар толгоогоо нь цусджээ. Энд өгүүлэгдэх хэрийг эрдэв гин. Социализмын үед цэргийн газар ажиллаж байсан баг тушаалын офицер хүн. 10 жилийн багшийнхан тодорхойлсноор баг зэргийн залжин байдал гаргаж болзошгүйг нь эс тооцвол босдоор гим хоргүй нэгэн. Монгол орн зах зээл шилжих үед цэргийн байгууллагад ажилладаг олон хүн энгийн болсны додор багтсан хүн л дээ. Эхлээд 8 хийх гэж оролдож санаа нэх зөв сайхан эхэлсэн гэж байгаа. Тун санамсаргүйгээр зүүн баян орсноор овоо юм олох үүд нь нэгдсэн байгаа юм. Цэргийн ангиуд хөдөлгөөнд орж Оросууд боцог болсон тул цэргийн андуудтайгаа нийлээд Оросуудаас гэрийн тавилгыг нь хямд авч өнхөргөн борлуулах 8 хийжээ. Зүүн баянгийн офицер найз нь айрамдан үлдсэн ч хойно Дэрвийн зөвлөл холбоот улсын Одесс төгссөн тул хэл чөлөөтэй нэвтрэх учраа туслаад хувааж байхаар тохирчээ. Тэд говийн бүсэд байрладаг Орос цэргийн ангийн офицеруудын гэрийн тавилгыг нь савхан хөөртгөр сольж авсаар тэр үедээ л нэлээд хөлжжээ. Тэгээд хоошо Чита хот руу 8-нд явах болсон байна. Энэ үед тарганы ярьсаар дагнадаг болжээ. Тэр нь жоо унацтай байсан мэдээж. Ингэж явахдаа 8 амжилттай болсон, заримдаа шатсан гих шалтгааар багсаг балгасаар нэг мэдхэд бараг арихгүй байж чадхааргүй болсон байна. Гэхдээ л мөнгөний үнэр ам тавч зэгсэн хөлжсөн тул Бээжин явж гахаж ирэх болсон нь овоо олзолохын хамт арх бийжинд хорхоосхийг нь бүр лавшруулж орхижээ. Ер нь архинд давтсан гэсэн үг. Аав ээж хадамууд авгаа хүүхэд нь анхааруулах авч үл тоосоор толгоогооч мэдүүлээд иржээ. Тэгэн тэгсээр олсон зөөснөн баг-багаар үрсээр ажилчгүй, наймаачгүй, мөнгөчгүй нэгэн болон хувирчээ. Мөн ч олон ир ийм замаар орсныг монголчууд мэднэ дээ. Сонсогчдын ойрын найз нарын дотор ч ийм хүн бий гэдэгт итгэнэ. Ингээд бүр годамжны архичин болох төлөвтөн оржээ. Байсан бүхнийг зарж уугаад дуусгасан байна. Арга барсан авгаа ээж хоёр нь толгойд архинаас гаргадаг нэгэн байна гэж сонсоод дагуулж очсон байна. Сүлдэн бүр архины цагаан солиотой болох шахсан тул элдвийг зүүдлэхээс гадна хий юм үздэг болсон байна. Ингээд ийшээгийнх баруун Монгол эрд үзүүлэн зовлон жаргалан ярьж аргалахыг хүсчээ. Ийшээ үзээд танах бөөгийн удамтай нэг л дагалтай айл юм. Энэ хүн чинь зүгээр нэгэн биш үздэг хардаг хүн болох нь бөөгийн онгодыг нь сэргээж өгье. Танад хэдэн үе дамжсан бөөгийн толь байна. Хадганд оролттой удаан хадгалагджээ. Гаргаж салхи оруулах цаг нь болж тийм юм байна усан да гэж. Тэр алдсангүй үнэн хэлсэн нь ёстой алмааруулахаас гадна эдгүүлж орхиж. Тэдний хөвсгөлийн цагаан уулын гаралтай айлгаад дээд уюудд нь дасран гих тагны гаралтай урeenхай зайран байжээ. Түүний эцэг өвгд нь ч онгодтой зайрангууд байсан нь үнэн санж. Тэднээс үе дамжиж ирсэн нэгэн толь байдгийг хэлсэн тул эргэлт буцалтгүй болсон улс бүхнийг ёсчлон хийлгсэн аж. Ийшээ бөө одоогийн шиг мөнгө төгрөг нэгсэнгүй. Чин сэтгэлээсээ туслан бөөгийн онгодыг нь сэргээж өгчээ. Эхэндээ нэг их үзэж барьж сүйд болсонгүй. Тэгс ингэс гэж явтал нэг өдөр үнэхээр эдшид ирсэн бололтой. Годамжинд явсан нэг эмгэнийг та нэг юм алдахны хэрв тэгвэл надтай уулзаарай гэж. Годамжных нь эмгэн эхэд гайхснаа яваад өгч. 3 хоноод байтал нөгөө эмгэн ороод ирж. Иш хөө минь чи юу нэг хэлжээ. Их чинь ястой балраад байна. 2 эмгэн алдчихад толдоггүй. Гадны хүн орж гараагүй юмсан. Эдэн хүүхдийнхээ хинийг гихүү. Ястой шар магтайхан хатаж байна та. Гэхэн тэр эрдэв үзээд өөрийн эрэхгүй бөөлж орхиж. Тэгснэн гэрте байсан архинаас эстгэн орчмыг уугаад ийн айлтжээ.
Данахнаас гарцгүй өөрийн хүн авчээ. Нэг холгүй газар түр хадгалагдсан байна. Зүүн урд жигт нэг холгүй юм. Авдарт болоод нэг тийм савнд байна. Одоо явбал олно гэж эмгэн гараад явжээ. Тэрбээр зүүн урагшаа явж байтал тун санамсаргүйгээр таньдаг хүнийх нь бяцхан ламбард харагджээ. Бас л санаандгүй явж ороод Мендуса мэдэн зогссон байна. Гэхдээ эднийд байна гэж яахан мэдэх вэ? Ойр зүрийн юм ярилцсан зогсдол ламбардын эзэн хүүхэн танаа дундхүү хос эмэг тавиад явсан гэж. Гайхсандан эмгэн барыг ухан алдах шахаж. Ингээд болсон бүх явдлыг ярьжээ. Ламбардын эзэн бүгдийг сонсоод та тэр хүн дээр намайг дагуулад очиж асуух юм байна. Хүн зээлсэн мөнгө өгдөггүй тэрийг тодруулах гэсэн юм. Хариуд нь таны эмгийг зүгээр өгье гэд дагаад алхачихж. Эмэгтэй болсон эмгэнч баярлсан илэрхийлж гарыг нь цайлгахаар очжээ. Ингээд бүгдийг яриад гарыг нь цайлгаад гараад өгч. Ламбардны эзний мөнгийг ч олж өгөхтөн тусалсан учраас хайлаас тэр нэг шууган дэгдэж тэднийгэр үзмрийн өрөө болжээ. Эхнэр нь ажилтай болж нөхрөө бөөцөөлөх олсон цоглуусныг нь хямгадах ганц хүн тэр нь мэдээж. Эргээд зэгсэн тул өвлийн дам байшингаа хоёр давхар болгоод өөртөө үдлэгийн өрөө гарган тухалжээ. Хүний цаваа тасархан байж нэр алдар нь өсхийн хэрээр мөнгөж аваа. Амьдрах аргаанч олжээ. Архин уусаар авч ордын шиг зориггүй загнасангүй. Үзэх үедээ зоригон чангалан сүлдэн дуудах маягаар халамцуухан үздэг зайран болж оргисон байв. Тэр үед ихэд модонд орж байсан дөрвөлжин ногоон бенз хөлөглөх болжээ. Хөөхтүүд нь тус дорхын хэрээр ажиллан ч хөнгөрөөд ирж. Тэд үйлчлүүлэгчдийн очор дугаарыг хариуцсан бөөлж мэргэлэхэд хэрэгтэй болгоныг бэлдэн эрдэв зөвхөн үздэг нэгэн болжээ. Энэ хүртэл үзэхдээ дандаа хүнд тус болж яваа. Танилынхаа нэг хүүдэл тусалж ис чадсныг бодвол бусдаар бүхэн ам сайтай байлаа. Найзынх нь хүү Солонгос явах юм болж үзүүлжэлтэй. Хүү өнөхөр явахааргүй байж. Хэрэггүй хэл дээрээс буцаад ирнэ гэж хэлсээр байтал байрныхан Тоя гэдэг эмэгтэй өгөнд орж хуурамч паспортаар гарах гээд Монголын хэлийг нэвтэрсэн ч Солонгосын хэлээр гарч чадалгүй буцаад иржээ. Ингээд найз нь бүр салхан байж хүү маань эхнэр бид хоёрыг шатааж оглаа. Солонгос явж байж л энэ өрнөөс салахгүй бол ёстой өнгөрлөө. Чийл нэг харгууд дахиад нэг үзье гэдэл шалж гарчээ. Яг тэр үед цаг гэдэг компани монголчуудыг Солонгос руу илгээж байсан тул очоод бүртгүүлж орхиж. Гэхдээ бошоохон явах гээд бас л алдаа гаргажээ. Менежер нь гэх нэг нөхөрт хахуул өгөөд баараггүй аранд нь хийлээ гэсэн биш. Нөгөөх нь өөрөө нисч явчихад найзынх нь хүү юучгүй үлдсэн байна. Тэр үеийн 1994 оны ханшаар 2000 ногооноор шатсан гэхээр аваа байгаа биз. Түүгээр юу л бол юу босгочих мөнгө байсан шүү дээ. Өмнө нь холигдсан Тоя гэх эмэгтэй өөрөө хэл даваад явчихсан байна. Энэ удаа зуучлагч нь нисээд явчихсан байдаг. Баларсан гурав найз дэрэн иржээ. Эрдэв үзээд чи 3 жилийн дараа явна. Тэр хүртэл тайван бай. Тоя гэдэг хүүхнээс мөнгө авч чадахгүй. Хэдэн жилийн дараа ирээд Тоя шоронд орно. Нөгөө нөхөр ирэхгүй, тэндээ шингэн, мөнгөн авч чадахгүй. Барааг нь хизээж харахгүй. Тэр тэндэн эндэн. Танах орон байран зараад өр ширээн дараа хариулгийг нь харин би даая. Өөр зам одоохондоо байхгүй гэсэн байна. Бүх зүйл хэлснэр болсныг хэлэх нь зөв байх. Ингээд эрдэв улам хөлжиж хөөхтүүд нь сургууль соёлд өгсөн айлын дайтай айл болоод иржээ. Энэ үеэс авгаанх нь ааш хувраад шунлын улаан тулан болоод ирж. Хувцас хунаар ууж идэх орж гарах нь ч дийлдэх юм байж. Гай газар дороос гэгчээр өзөрийн гудамжны урнаа гэгч гууч шүргэж яваа гонгосон цагаан хөөхөн амраа хаан байж.
Амралтын үеэр нь эргүүлтэн ганц хоёр юм хувааж уухаас ихсүүлээд ганц хоёр хүн зуучлан үзүүлэх болжээ. Нутгийнх нь нэг бүх залууг дагуулж ирсэн нь харин овоод ус болжээ. Өнөө бүхийг нь даагаад улсын золонд хүргэжээ. Хөвсгөлийн энэхүү бүх олны танил тул нэрийг нь дурдаад яах. Хаялга сайтай хөрөнгөлөг айл уучраас унааг нь шиүүлэлцээд өгчээ. Сонгуулийн үеэр нэг нэр дэвшигч сүжрээд хэрэгэн бүтээлгсэн тул нэг өрөө байр бэлгэлснийг нь өөрөө мөнгө хажирлан байгаад хоёр болгоод хөөхтүүдэн оруулж гаж. Өөрөө тэндэн дассан хайластын хэмээн олонд танигдсан болохоор тэндээсэн явхаа болжээ. Эхнэр нь байсгийгээд хөөхтүүд рүүгэн явах тул голдуу ганцаараа байх болсон байна. Энэ нь урна тэр хоёрыг додносоход баггүй тус болж. Гэрээг нь зэвэрлэж хоолыг нь хийн, архийг нь хувааж уусаар өвөр төрийдээ чороод авчээ. Түүнийг бичээчээр нь томлоод залимжуулж орхиж. Орнаг ихтэн нэг их шуналтай хөөхөн биш байлаа. Ажлын хийсэн шиг хийгээд цалинган аван өөртөө нь шоу үзсаар бүр ижил дасал эхнэр нөхөр мэт болоод авчээ. Амралт хөдөө ажиллаар явахдаа дагуулдаг, ажлаа даатгадаг, секс хийдэг бэлэн хүүхэндээ болоод авсан хүн яах вэ? Эхнэрийнхэн хөлснийг өгөөд явуулчихдаг байж. Урна сэргэлэн хүүхэн болохоор зөрчил факт гаргасангүй. Эхнэрийг нь эгчээгээсээр өргөтөд авалгүй яах вэ? Цаадхан ч ахыгаа сайн харж байгаараа эгчт нь завзаа гарахгүй юм архиндан хордоод өгчихгүй гэх зэрэгээр захиад утас ширмсэн солилцсон танигдсан байна. Тэр нь ч сайн болсон мэдээж. Гэр нь эзэндээ тул ёстой дураар дуршиж байлаа. Сонгуул болохоор нэр дэвшигч горилагчд шавна. Наадамд болохоор бөгчүүд уяачд салхан байж. Босод үед ч гойлог тасрах биш. Өзлөгийн ханшинч өсч эхэлж. Хүүхдүүд нь тусдаа байртай болсон тул хичээл номдон шамдаад удсаар ярихаас хидрэхгүй болсныг өгүүлэх юм. Эхнэр нь ням гарагт орлого авахаас өөр ажил байх биш. Бусад үед үзэгдхэн байсан бөгөөд биеийн амрыг хөөдөг болсон нь мэдээж. Нэртэй алдартай олон хүндэд додносон нь бизнесийг нь хүрээгч тэлжээ. Нутагтан мал хуйтаж болоод амжиж. Тэндээ малчин хөсөлж гсэн болохоор санаа зовох зүйл байсангүй. Зун намара нар салхин гаранган эргэж тойрно гэхээс өөр ажил байсангүй. Өвөл эдэш хүснэр нь хүрээд ирнэ. Ноолоор арьс ширний үеэр бизнесийг нь амжуулаад ашиг олждог нөхөд төж болж. Нэг мэдхэд нилээд биелэгжөө хөрөнгөлөг зайран болгон тэр. Хотын томхон эмнэлэг совлэлд өнгөө хэвтээд байгууллага хамт олонных нь нарыг даачгана. Гарз гарах биш болоод л явчихна. Хотын өнцөг болон бүрээс хүний хөл тасархан байж. Архинаас нөхөр хүүхдэн гаргахыг хичээ гэсэд нөхөр сүдэртэй болохыг хүсэгчэдгээд юу ис мундах вэ? Чадах яд харан тусалсаар байж. Хэд хэдэн бүсгүйг нөхөртөө болгож өгсөний дотор манай нэгэн улс төрч зогож явааж гоо. Хүний амьдралын зам мөр хинт хамаатай байлээ дээ. Хүсэл нь биелжил байвал болоо шүү дээ. Энэчлэн ажил амьдрал нь жоо дэгшрээ тэрэлгүй хаачих байлаа. Бүр гадаад дотоод явдаг болов. Мэдээж урнагаан дагуулж таарна. Тэр хоёр гэрээд гэрбэл маягтай амьдрсаар бүр ижил дасалж болжээ. Урнагийн ганц охин түнд сайныг хэлэх үү. Эрдэв жаахан сэргэлэн л болохоос нүдэнд дулаан элдэв арын шингүй мөрөөрөө нэгэн гэдгийг дээр өгүүлсэн билээ. Солонгос, Япон, Сингапур, Тайланд, Тайван, Малайз, Филиппин гээд Азад яваагүй газарч алга. Орна улам үдсгэлэндээ бөсгөө болж аваа. Хувцас болгон ургах болохоор хэлэх үг юу байх вүлээ? Тэгээд жирдэвт олон санаа байсангүй. Урнаахан эдэлсэн шиг эрбийн жаргал амсаар явлаа. Нэгэгтэл альва юмд хэмжээ хязгаар байх бүлгээ. Жаргалдан дэшурсан тэр бэр зөөбөс зүйл ганц биш хийх болжээ. Ёс зүгүү тийм явдлын нэг нь хараалж ятгаач гоо.
Уг нь бөөнөрийн алгасдаггүй юмны нэг тэр гэдэг байлаа. Хужирыг нь тунгаагаад харын талын юм хийдэг нь харин хэд байлаа. Хариулга даруулгыг нь хийжигдэг болохоор эхэндэн гайгүй тэгсхийгэд нэгэн болоод явж. Тэр нэг гайд өдрийг тэр яаж мэдэх вүлээ. Шартаахан айлын балжир өхнөр тоглоод хараалган төрөлхийн царайлаг нүүрэндээ мөнхийн хэр олсон мөнгөтэй залуу ороод иржээ. Хаанаас нь ч харсан царайлаг гих ганц үгэл таарахаараа тэр үйлийн өргөй хөөрхөн залуугийн шав шараа толбгүй царай улаан цохор болж өгч. Хятад солонгос явж имжлүүлээд жарилсангүй. Арган барахтаа хариу авахаар эрдвдээр ирж. Мөнгө харилахгүй ахгүй. Намайг ийм болгосон нөхрийг адилхан болгоод өг. Эсрэг талынхан харын юм хийлгсэн гэж нэг хүн хэлв. Гэж. Үздэл үнэхээр дэгсэн тодорхой байлаа. Нэлээд хүчтэй хүний хийсэн дагаад эдгэрхэргүй тогтоож. Залуугийн үдсгэлэнд царайн суурийг үзээд өмнөөс нь харамсаад болж өгсөнгүй. Ийм сайхан залуутай хэд унтаал биз ингэтэл хариу аваад явахтай явах үү. Яасан бүдэлгүй хар толгов залхиад өгөөлтөө. Гэх адын бодол ороод ирсэн байна. Ингээд 2 сая төгрөгөөр 2 хоног бойлоо тавьчихаж. Нөгөө охин хийгээд аав ээжд нь юм хийсэнгүй. Хараал хийсэн бөөг бариад суучгаж. Хараалыг нь бузааж хариу хараал хийгээд амьтаа нэхэ тавьчихаж. Хариу хийлгсэн залуу баярлснаа илэрхийлээд гарыг нь цайлгахтаа эдсийн удаа миний нүр засрах найдвар байна уу гэж асуусан гэдэг. Огт боломжгүй гэсэн хариуг эс хүссэн ч хэлжээ. Залуугийн нүд юу ч хийхэд бэлэн гэлт гэрэлтэн очтолсноо эргэлтгүй оджээ. Мөнгөн өгсөн хүн эргэж хургаад ч яах вэ? Эрдэв тэр шинэн элдвийн зөөдлээд эргэж хургаад том доохгүй хонжээ. Энэ өдрөөс эхлээд өөдлөөгүй билээ. Асар их бохимдоо уур уцаартай өглөө нэгэн болж гож. Өөхөх хүний ааш хувирдаг гэж үнэн болол та. Өрдөн эрдэв биш болжээ. Бүр бүхний нүдэн тэр тийм болж. Нүднийх нь гал бөхөөд нүүрнийх нь гэрэл арилаад дурж эцээд богино хугацаанд нүднээс гарах нь тэр. Эмнэлгээр яваад оншин тодорхойгүй байсаар байгаад гэнэт улаан хоолой нарийнтай болсныг хавдрын эмчил тогтоож. Хагалгаа хийхээс хожимдсан нахаач. Хэдэн удаа дурандуулаад юм илрээгүй хэрнээ тэр өглөө дурандуултал хавдар тийм том оргосныг тайлбарлах аргагүй бөлгөө. Хүн арга мухардахаар элдвийг сэддэг болохоор баян хошуун дээрээд бөөгөх дарахтын нэгэн удганд хандж. Түүний багш ийшээ гоо энэ хооронд бурхан болсныг өгүүлэх хэрэгтэй биз. Удган үзээд шулуухан хэлж. Чи хүнд хариу болгож харын юм хийж харин хариу нь ирж. Хүчтэй богийн хараалт хариу хийснээс хариулах аргагүй болсон байна. Та хоёр тэнцээд хин хэнийгэн аваад явах болж хоолын хүн юм хойд зөгт байна. Сарын сүүлээр зүйл дуусна таач эргэлдэхгүй. Хэмээснийг эхнэр хүүхдэн сонсоод уйлаа маялан бололгүй яах вэ? Хотын мэргэлдэг төргэлдэг болгонд хандсан ч адилхан хариу хэлжээ. Ингээд хэвтэрд байсаар тэр нэгэн өдөр хайлаастад бас хөвсгөлийн алаг эрдэнд нэгэн зэрэг 2 бөө амьсгаа огтолсныг бөөгийн тэнгэрэл мэдэх үзсэн. Хараал хийгээд хар толгоогоо нэргүүлсэн нь энэ буюу